хүүхдийг эхийн сүгээр хоолтыг дэмжих 7 хоног гэж сүүлийн 26 жил дэлхийн нийтээр тэмдэглэж байгаа. Яагаад бид энэ асуудлыг хөндөх ёстой вэ гэхээр хүүхэд одоо эхийн сүгээр төрснөхийн дараа эхний 6 сард дагна хооллогдсноор одоо насан туршдаа бие махбод болон оюун санааны хувьд эрүүл иргэн болж төлөвшөх суурин тавигдаж байна гэж үздэг. За энэ жилийн хувьд бол эхийн сүү эрүүл амьдралын эхлэл гэдэг ийм уриатаагаар бид бол одоо энэ асуудалд олон нийтийн анхаарлыг эхийн сүү одоо нэлэх балчин насны хүүхдийн зориултын хоол хүнс импортлдог компаниудын анхаарлыг, сэтгүүлч нарын анхаарлыг хандуулахыг зорин 2-7 хоногийн ажлын төлөвлөгөө гарган өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх гэж байна. За өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэг дээр бол одоо манай нэлэх балчин насны хүүхдийн зориултын хоол тэжээл импортлдог компаниудын төлөөлөл оролцож байна. Мөн одоо мэрэгжлийн байгууллагууд, мэрэгжлийн хяналтын газар, хууль хяналтын хил гайлын байгууллагын төлөөлөлд оролцож байгаа. Яагаад гэхээр Монгол улсад одоо эхийн сүүгээр дагнан хооллох асуудал бол ерөн сүүлийн жилүүдэд доктортой буурж байгаа. Энэ бол бидний санааг зовоосон асуудал. 2010 оны судалгаагаар бол 66% байсан эхийн сүүгээр дагнан хооллох асуудал. 2017 оны Хуамын хоолтын жилийн байдал үндэсний судалгааны үр дүнгээр бол 58% болж буурч ирж байна. Энэ юу харуулж байна гэхээр нөгөө эхийн сүүний хүүхдэд үзүүлдэг ач тус мэдээж энэ хэмжээгээр буурна гэсэн үг тийм. Тухайлбал эхийн сүү бол эхний 6 сард дагнан хоолсноор амьсгалын замын өвчлөлийг 23%-аар суулгалтын шалтгаантай эндэгдлийг 10%-аар бууруулдаг. За оюун санааны хувьд бол одоо хүүхдийн оюун ухааны түвшин IQ-гийн түвшин 3-аас 4 баллаар нэмэгдүүлдэг ч гэдэг юм уу. Ийм ач холбогдлуудыг бол бид нэр ярьдаг. Ихийнхээ бие талд бол чихрийн шижин, хөхний хорт авдар, өндөвчний хорт авдрын одоо эдгээр өвчнөр өвдөх эрсдлийг бууруулдаг учраас шинжлэх ухаанаар батлагдсан ийм одоо давуу талууд маань мэдээж одоо эхний 6 сард эхийн сүүгээр дагнан хооллох энэ хувь нь буурах юм бол ач холбогдол нь буураад явна гэсэн. За 2015-16 он Монгол улсад тохиолдсон улаан бурхны дэгдэлтийн үед бол бас одоо эндсэн хүүхдүүдийг авч үзээд дүгнэлт гаргахад бол бага насны хүүхд өөрөлдөх юм бол 9 сар хүртэлх хүүхдүүдийн дунд эндэгдэл өндөр байсан байна. Энэ нь юутай холбоотой гэхээр статистикийн хамааралтайгаар эхийн сүүгээр нэлээд өндөр хувьтай эхийн сүүгээр хооллоогүй ийм хүүхдүүдийн дунд бас тохиолдсон байна. За эхийн сүүгээр одоо хоолтыг дэмжих дэлхийн холбооноос 1992 оноос эхлээд жил бүрийн 8 сарын эхний 7 хоногийг эхийн сүүгээр хоолтыг дэмжих дэлхийн одоо өдөр гэж бол 7 хоног гэж аяныг бол тэмдэглэдэг болсон. Монгол улс ч гэсэн энэ аюулд бол нэгдээд жил болгоно эхний 8 сард 7 хоног хийж байгаа. Энэ жилийн хувьд бол бид нар энэ 7 хоногийн одоо арга хэмжээний хүрээнд төрөх амарч газруудын одоо эмч сэвлэгч нарт ажлын байрны сургалтыг явуулах мөн одоо төрийн болон төрийн бус байгууллага ялангуяа тийм сүү орлуулагч нарыг одоо импортлдог хувийн байгууллага мөн компаниудыг оролцуулсан бас юм аль биесний уулзалт бол бид нар зохион байгуулж байгаа. Ялангуяа үүн дээр болохоор эхийн сүний орлуулшгүй байдлыг гаргасан хуулийн талаар бид нар танилцуулга түүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бас энэ одоо уулзалтыг аль биесний уулзалтыг бол хийж байна. Эхийн сүүний ач холбогдлыг хэлчихэд л энэ ялгаа бол гараад ирнэ те. Тэгэхээр би нэг судалгааны батад хэдэн тооноос бол дурдъя л да. За жишээлбэл ингээд ангир уурга эрт амлуулж нь бол няраа эндэгдлийн 22%-аар буруулдаг гэж үзээд харин эхийн сүгээр үргэлжлүүлэн хооллох юм бол хүүхдийн суулгалтаар эндэх эрсдлийг 75-аас 93%-аар за уур шаны хатгаагаар өвдөх эрсдлийг бол 80%-аар за чихрийн шижин хэв шинж 2 гэж байдаг. Энэ өвчнөр өвдөх эрсдлийг бол 37%-аар илүүдэлжин болон таргалалтанд өртөх эрсдлийг 22%-аар тус бууруулдаг гэсэн юм том судалгаа байгаа. Тэгэхээр энэ маань ямар их одоо ач холбогдолтой Монгол хүн эрүүл хүн төлөвшөхөд ямар их чухал үүрэгтэй вэ гэдгийг эндээс бол харагдаж байна. За хэн шалгалт маань эрсдэл суурилсан хяналтыг бол хийдэг. За энэ хяналтыг бол хяналтын хузар чек-листээр бол бид нар хяналт хийж ажиллаж байна. Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид маань энэ хуулийг хэрэгжүүлэхээр цацуу эдгээр бүтээгтүүд бол хяналт хийж ажиллаад байна одоор. За энэ хууль маань болохоор
урд өмнө хүн болгоны мэддэг нэмэгдэл хоол гэж 3 нэмэх, 4 нэмэх, 5 нэмэх гэд одоо хүмүүс ярьдгаар нухш тийм ээ бидний мэддэг ундаа эдгээр бол урд нь бол импортлогдож орж ирдэг гэсэн бол эдгээрийг бол хоригдсан. Зөвхөн сүүн тэжээл, нэлцэн сүүн тэжээл гэдэг нь 0-6 сартаа хүүхдээ сүүн тэжээлийг оруулж ирэхийг зөвшөөрж байна. Энээс урдах буюу 3, 4, 5 нэмэх гэсэн бүтээгдэхүүнүүд оруулахыг хориглолцлоо. Дараагийн болохоор сүүн тэжээл гэдэг маань нэлцэн сүүн тэжээл гэдээ хуваагаад байгаа шүү дээ. За энэ маань болохоор сүүн тэжээл маань болохоор 6 сараас 2 нас хүртэл хүүхдийн сүүн тэжээлүүдийг оруулж ирж байна. Тэгэхээр бидний та бүгдийн одоо бидний хүүхдэд хэрэглэгддэг 3 нэмэх, 4 нэмэх, 5 нэмэх гэсэн нэмэгдэл хоолуудыг бол оруулж ирэхгүй байхаа та бүгдэд бас сануулж хэлэхэд энэ хуулиар зохицуулагдсан байгаа. Би сүүлийн жилүүдэд одоо олоод байгаа энэ амжилт ойлголцлын түвшин маш өндөртөө, практик ач холбогдол нь өндөртөөгөөр хэрэгжүүлэх гэдэг өнөөдрийн арга хэмжээнд ач холбогдол өгүүлсэн ирсэн та бүхэндээ цаашлах нь ажил амьдрал. Тэгэхээр яг юугаа хийсвэн хоол үзүүлэлт бол Монгол улс бол их өндөр бүртээ бүс нутаг болон хэд гайх. Өнгөрсөн жилийн 5 сарын 10 байгаа буюу өөрөлдөл яг одоогийн төсөлдөр бол 1 жил 1 сар 1 жил 1 сар болж ирсэн. Тухайлбал одоо 5 гарч 2010 66 мөртэй байсан. Хин сүгээр 5 хоол